Хогийн цэг байсан газрыг дохижуулан цэцэрлэг түрээлэн бий болгосон хөдөлмөр жиргэн болох үлзий тогтохын сайн санаачлагыг цаг хөтөлбөрөөр үзэж та бүхэндээ бид өмнө хүргэж байсан билээ. За хүүхд залуучдын чөлөө цагаа өнгөрөх орчныг бий болгох, цаашид сургуулийн төв байгуулах хүсэлтэд хөтлөгдөж, тэрээр 2012 оноос эхлэн тус цэцэрлэг түрээлэн дохижуулж эхэлсэн байна. За Улаанбаатар хотод аялал жуулчлалын бүс шинээр байгуулах гэсэн түүний ажилтай хотын дарга өнөөдөр танилцлаа. Одоо энэ гэр орол гэрэл гудамж хийлгэж гэж бодож байна. Одоо энэ уснаас ноцоосоор татна. Буцаад энэ горих болж хөшрөө болж буцаж бууж ирдэг. Шөнө өдргүү гэрэл нь насч идэг. Тэр нуур цэвэр минь ажиллаж идэг. Эргээд энэ усаа цэвэршүүлэхэд бишээ бас тэмтэй гэж бодож байна. Ирээдүйдээ төлөвлөж байгаа төлөвлөлт нь бол ингээд залуучууд хүүхдүүд зориулсан иймэрхүү амралт аяз зугаалan бус бий болгоё гэж байгаа. Энэ дээр нийслэж ямар дэмжлэг байх вэ гэдэг бид бас ярилцсан. Тэр ямарсан ерөнхий төлөвлөгөөний газартаа бид бас нэг төлөвлөлтийг нэлээд тийм мэрэгжлийн үүднээс хийж өгөх зүйтэй юм байна. Чи өөрөө нөгөө тогтсон үед бас нэлээд өрөөс тогтцтой. Бас хүүхэд тоглоход хадчлуу нурах ч гэдэг юм уу эсвэл асраавт гэх магадлалтай юм бол төлөвлөлтний авах системийн чиний талаас нэгэн цэцэг зүйл хийж байна. Бусдын гарыг харалгүй өөрсдөө бүтээж байгаа хөдөлмөр жиргэдийг хийж бүтээсэн ажилтай хотын дарга өөрийн биеэр инхүү танилцсан юм а. За мөн энэ мэдчлэн санаачлаг гаргаж хэрэгжүүлж байгаа иргэдээ цаашд дэмжиж ажиллана гэдгээ энэ үеэр илэрхийлсэн юм а.